За сайн бацгаана уу та бүхэндээ сайхан орой мэндийг хүргэе. За манай энэ урьд лайв гэхээр манай төв Батүү маань одоо хүн өвчнөд шаналн тэ одоо юуны хамрын юу тэ гэж байна. Тийм хамар нарман хавдар. Тийм. Руугаа эсэргийлсэн гэсэн. Хүн өвчнөд шаналж байгаа. Тэгээ энэ талаар та бүхэндээ бас лайваараа бас дэлгэрэнгүй одоо танилцуулах болно. За. За энд орж байгаа хүмүүс байна та бүхэн байна. Сан шеэрлээд өгөөрөө. Тэгээд Монголын ирээдүй болсон бас сайхан дүү маань одоо хүн өвчнөд шанална. Тэг ингээд байж ин тэгээд та бүхэн байна бас сэтгэлээрээ туслаа дэмжээд шеэрлээд цаашаа түгээгээд өгөөрөө гэж одоо хэлмээр. За би манай төв Батын ээжтэй би бас уулзаад та бүхэндээ бас тий бас тэр дэлгэрэнгүй одоо ингээд болсон процесс одоо цаашдаа одоо ингээд хаана нэмчлэгээ хийх вэ хэдэн дөрөв нэмчлэгээ хийлгэж байгаа вэ гэдэг зүйлийг та бүхэндээ бас ингээд ихчтэйгээ ярилцаа явуулна. Тэгээ та бүхэн байна. Та бүхнээс гуйх юм байна. Сайхан шеэрлээд өгөөрөө тэгээд зааж гараа би энэ нэг бас нэг шеэрлээд өгдөө. За орж байгаа үстэй. Ийсээ гороо мэнд дахин айлтхан урамжлая. За би ингээд ихчтэйгээ бас ингээд та бүхэнд уулзуулж юм. Манай төв Батын ээж аамаа нэг ч өөрөө сайхан танилцуулаа тий. За. Сайн байцгаана уу? Би Цэвлмаа идэх хүн байна. Тэгээд хүн маань одоо төв Бат гэдэг одоо 28 настай одоо би 90 болов хүүхдийнхээ оюуны боловсрал бол бас хүслийнхэн дагуу сургаж хүмүүжүүлэх тийм хүсэл сонирхолтой тийм хүн хүүхдийнхээ төлөө зүтгэдэг. Тэгээд миний хүү бол Оросын халимаг улсад санхүү эдийн засгийн дээд сургууль төгсөж ирээд тэгээд одоо Улаанбаатар хотод худалдаа хөгжлийн банкнд гадаадын гүйлгээ хариуцсан мэргэжилтийн ажил хийдэг хөхт байгаа. Тэгээд 4-5 жил тэгж ажиллаж явж явах сайхан хамт олонтой найз нөхдөд хүрээтэй хөгжилтэй өөрөө их цоглог тийм сэргэлэн хөхтний хөхт. Тэгтэл За тийч үгүй. Зовлон хүн зовлон хийсч ирдэг юм байна. Миний хүү одоо би ийм хүнд өвчнөд шаналаад хөлөөд нь 6 сараас хойш өнөөдөр хүртэл амтэнс өдөр хоногийг маш хүнд байдалтайгаар зовж шалж өнгөрүүлж байгаа. Би өөрөө яг адилхан хоёулаа өвдсөн хүн шиг өдөр хоногийг өнгөрүүлж байгаа. Миний хүү тэг яаж шаналж байгаа нь ойлгомжтой байдаг. За нэг анх миний хүүгийн 6 сарын дунд үеэс толгой өвдөж хамар нөгөө ингэж ирүүнийх нь ингэ болчихрахаа ингээд таваагаад гарсан байна гэд ингээд ярьжсэн. Тэгээд эмчт үзүүлээд эмжижгээд хамар хоолойны эмнэлэгт үзүүлээд эмчилгээ хийлгээд бас тэгээд болохгүй байна. Бас нэг сайн болж өгөхгүй байна гээд нөгөө хавдар судлалын эмнэлэгт очиж нөгөө онцлогоо шинжилгээ хийлгэхээр очсон байдаг. Тэгээд 8 сарын 8-наас 9 сарын 29 хүртэл нийтдээ 4 удаа амьд сурцын шинжилгээ өгч 2 удаа улдуулахдаа сүүлийн хаалгаа бол бүр хан 2 чамархан ард 2 хан ясыг өрөмдөж тэгэд амьдсын шинжилгээ авснаа. Тэгээд залгиур хоолойны болон хамар нарманы хорт хавдар гэсэн онцтойгоор миний хүү онц нь батлагдсан.
Тэгээд хамгийн гол нь туяаны эмчилгээ хийнэ гэд сарын хугацаанд хүлээгдсэн туяа хийх боломжгүй гэснээр бид нар дахиад химийн эмчилгээ хийх заавар зөвлөгөө гарсан ч гэсэн тухайн үед миний хүүгийн би маш сулдсан байсан болохоор 14 хоног эмчилгээ хийлгэхээс айгаад бүр хүүгээ алдчих юм шиг л санагдаад би 14 хоног жоохон эмнэлгээс хүндий байж ирсэн. Тэгээд буцаад бүр яалтаж хүнд байдалд орж хөнгөвчлөх эмчилгээгээр 3 удаа эмнэлэгт хийвтэй. Тэгээд эцэст нь биднээс гадаадад эмчилгээ хийх боломж байна уу гэд ер нь бол олон улс орнуудын эмнэлэгт судалгаа хийлгэж үзсэн. Тэгээд хамгийн эцэст нь Гуанчжоу хотын тэгээ модерн канцер гэдэг нэг эмнэлэгтэй бид холбогдлоо. Тэгээ судлууж үзээд онлайн хурал хийсэн. За 14 хоногийн дотор яралтай бидэнд ирж бас онцлогоо давхар хийлгэнгээд тэгээд хим эмчилгээнд эхний ээлжинд хамрагдах ёстой. Тэгээд залгаад завсарлаж тэгээд давтан эмчилгээнүүдээ өгдөх болохоор маш өндөр зардал гарах болсон. Тийм болохоор бид зүгээр л нэг ганц гэр бүл тэр өндөр зардлыг давах боломжгүй. Үнэхээр миний хүүгийн амь надад маш их хэрэгтэй. Миний гэр бүлд маш их хэрэгтэй. Миний хамаатан задна найз нөхд хүрээ ажлын хамт бүх хүнд миний хүүгийн амнаас эрүүл бий маш хэрэгтэй байна. Тийм болохоор Монголын ард түмэн элэг нэгтээ бүх садан төрөл найз нөхд хүрээний бүхий л хүмүүсээс миний хүүгийн амнаас амьдрал бэлэгдэх аянд нэгдэж туслаач гэж гуйж байна. За тэгээд үзэж байгаа энэ 567 хүн байна. За шеэрлээд өгөөрэй. Тэгээд за их ч мэдтгэлээр бас бариараа тэгээд мэдээж та одоо хэлж байгаа тийм бид нарыг сая хэлж байгаа. Та бас сэтгэлээр унах юм бол хүн бас дагаад ингээд хэмрэн тийм учраас мэдээж болно гэсэн. Одоо 300 сая төгрөг шаардлагатай гэж байгаа тийм 300 сая төгрөг их мөнгө. Бидний одоо бидний амьдралд бол 300 сая төгрөг маш их мөнгө. Та нар ч бас мэдж байгаа, үзэж байгаа хүмүүс ч гэсэн та хүн мэдж байгаа тийм учраас та хүн байна. Манай төв бот үг маань эрүүл сарвал болох тийм цааш ээжтэйг ингээд аз жаргалтай гэр бүлтэйгээ найз нөхдөдөө Монголын ард түмэнтэйгээ аз жаргалтай бас тийм эрүүл бүтэн амьдрахад та хүн байна. Туслаараа гэж та хүнсээ бид хичээгүйлэн ууж байгаа. За манай төв бот чинь наран булгах төрж өссөн гэж байгаа тийм Увс аймгийн наран булгасан минь одоо харьяат ийм одоо сайхан залуу маань одоо хамар залбирын хорт овдор гэдэг одоо онцлогоор 2025 оны 8 сарын 8-нд онцлогдсон байна л да. Тэгээд тэрнээс хойш ингээд 4 удаа ингээд хагалгаанд орсон юм. Хагалгаанд орсон гэж байна тийм. Онцлогооны хагалгаанд ороод яваад байна. 9 сарын 26-нд батлагдсан гэж байна. 26-нд хамгийн сүүлийн онцлогоо. Одоо ингээд батлагдсан. Тэгээд Гуанчжууд эмчлэх боломжтой үед хариуг одоо сонссон юм байна. Тэгээд 300 тэгээд нааш тайруу олсон. 300 сая төгрөг одоо шаардлагатай учраас ард түмнээс л одоо гуйж байгаа. Магадгүй одоо бидний амьдралд те өвчин хилж ирдэг, хийсч ирдэг гэж байгаа. Тэгээд магадгүй та өвтгөд ч юм уу, би өвтгөд ч юм уу ингээд Монголын ард түмэн маань л туслана, ах дүүс маань л туслана. Яг үндэ хэлэхэд тийм л цаг үед бид нэг амтж байгаа байхгүй юу? Тэгэхээр ичмэн дээр 300 сая төгрөг одоо ингээд майгээд өгч 300 сая төгрөг байхгүй байгаа учраас ард түмээсээ ингээд тусламж хүсэж байгаа шүү. Та хүн бас ингээд ойлгож байгаа бах те. Тэгээд манай нутгийн одоо увс нутгийн энэ увс нутгийн байна хамаа бидний нэг л монголчууд тийм учраас бидний бие биендээ хайртай байж тусалж дэмжиж бие биенийг эрүүл сарвал болгоход нь бас ингээд багч атуугаа тий сэтгэлийн ханд өргөөрөө гэж та хүсэж байгаа. Ирчин данс отохоор дансаа тавьсан байгаа. Энэ дэр данс байгаа шүү. Та хүмүүс сэтгэлийн гараа сунгаач гэсэн юм дэрийг дарангууд нь энэ дэр ингээд данс байгаа шүү. Манайхан дээр байж байгаа. Доор нь данс байгаа шүү. Одоо яг энэ дэр дарангууд нь сэтгэлийн гараа сунгаач монголчд ингээд яг доор нь ингээд та хүн дараа дураараа тэнд нь данс байгаа шүү. 58 тэгтийг 81 0 58 тэгтийг 80 16 29 гэсэн манай их чинь Цэвэрмаа гэдэг чинь тийм. Манай Цэвэрмаа гэдэг чинь ээжийнх нь өөрийнх нь данс байгаа шүү. Тэгээ та хүн айбан болохоор 13,000 тэгээ 500 гэсэн манай их чинь данс руу та хүн 5 10 гэлтгүй ингээд сэтгэлийн гараа сунгаад өгөөч гэж би та хүн хичээнгүйлэн өгсөн байгаа. Амаа төв бот үеийнхээ өмнөөс заа минь сайхан ах дүү дүү ах нар тэ одоо гэр бүлийнх нь өмнөөс та хүн хичээнгүйлэн өсөж байгаа шүү гэж одоо та хүнээс гуймаар анаа тэгээд манай
Төв бот ч одоо бас хүүхэд байхдаа их ч бас мэдээж цугаас ирэлэн л байсан байл үү те. Миний хүү маш сэргэлэн тийм бүр 90 бол амар тийм Тэгээ би бас мэдэн би бас энэ танд ийм сэтгэлд үрсэн бүр оюун ухаан бүр тэлцэн ийм сэргэлэн хүү бас найз нөхд хүрээ сайтай гэж мундаг ийм нийтж зантай ийм хүүгээ би алдмааргүй байгаамаа. тэгэлгүй байгаа. Алдахыг маш хүсэхгүй байгаа болохоор л би 14 хоног зугцсан гэсэн тэр байхгүй юу? Одоо их чи яг хизээ ингээд гончууд одоо очих сүүлийн хугацаа хизээ гэсэн юм бэ? Одоо сая Бээж яваад энэ нэг ажиллагаанд яваад ирсэн. Тэгэл эренгүүтээ шууд бас ингэ Яаралтай гэж байгаа тий одоо. тийм 14 хоногийн хугацаанд яаралтайгаар цаг алдахгүй ирж эмчлэгдэх боломжтой гэж нааштай хариу өгсөн болохоор маш Тээврийн хороонд дэлгүүр ажилладаг байсан ихч юм шиг байна. Тэглээ байх манай ихч тээврийн хороонд тамир гэдлэрэг ажилладаг байсан. Одоо хүмүүс мэдчихэж байгаа тий. Манай угсаахны сайн мэдчихэж байгаа. Нутгийн сайн мэдчихэж байгаа. Тэгээд дэлгүүр ажилладаг байсан ихч. Хандивт нэгднэ их чинь хүн нэгнэ гэсэн байна. За баярлалаа. Тандид нэгдэж байгаа хүмүүст маш их баярлалаа. Энэ данс хаан байгаа юм бэ гэж хүмүүс сэтгэлийн гараа сунгаач монголчдыг би нэг пин коммент оруулсан биз дээ. Тэрний доор 58 тэгтийг 80 16 29 гэсэн одоо данс байгаа шүү. Альбом болохоор 13500. Манай цэвэлмаа гэдэг чинь манай төв бот юу юм байна. Өөрийнх нь дөрсөн ээжийнх нь одоо данс байгаа шүү. Та хүн байна. Сэтгэлийн гараа сунгаад өгөрөө. Сэтгэлийн гараа бас шеэр хийн гэдэг чи өөрөө сэтгэлийн бас ингээд тий өглөг байхгүй юу. Тий нэг хүн шеэрлэхэд та хүн байна. Цаашдаа бас олон хүнд хүрээд 300 сая төгрөг байна бас ингээд тий бүгдээ яг 300 сая ингээд миний лавыг бүрдүүмэхэд ядаж тодорхой хэмжээний хувийн бас бүрдэх байхаа гэж би бас найдаж байгаа. Тийм учраас та хүн байна. Сайхан шеэр хийгээд бас ингээд өгөөрөө гэж та хүсэн хичээнгүйл өгсмээр байна. За хандивт нэгдэж байна гэсэн мэн баярлалаа. Энэ хандивт нэгдэж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд манай ихчийн данс байгаа шүү. Цэвэлмаа гээд 50 тайлчи 58 тэгтийг бүх хүмүүстээ маш их баярлалаа. 58 тэгтийг 80 16 29 альбом болохоор 13500 гэсэн альбомтой манай цэвэлмаа цэцэг цэвэлмаа гэж байна яа. Цэцэг цэвэлмаа гэсэн одоо манай ихчийн 630 40-ийг үзэж та хүн байна. Цаашаа ингэ ширлээд өгвөл маш том боо юм болно шүү гэж одоо хэлмээр байна. За тэгээд ерөнхийдөө бол одоо мэдээж бидний ширдэгтэй өвчин хийж идэв хийж ирдэг гэж ирдэгтэй мэдээж энэ сайхан хүүгээ 30 чүрээгүйн сайхан хүүгээ бас ингээд цэл залуу насн дээр ингээд юм өвчин ингээд зовлон ингээд хүртсэн байхад манай их ч сэтгэлээр унтхан нарахгүй гэсэн хүний их хүн гэдэг чинь одоо үр хүүхдээ те өвтөлт халуурахад яадаг вүлээ те халуурахад яаж ингээд ээж хүн шаналдаг вүлээ. Тийм учраас ихчийг би бол цэвлэмийг чинь маш сайн ойлгож чинь тэгээд хүүгээ босгоод авчих юмсан хүүгийн хөл дээр нь босгож аваад энэ Монгол яг гоё ингээд ажил хийдэг те яг эд насан дээр ингээд өвдчихөр чинь мэдээж ингээд хэцүү шүү дээ. Тийм учраас та хүн байна манай төв боттууд манай цэвлэмаа ихч бас ингээд туслаарай гэж найзынхаа хүүд ирүүлэх хийх хүсье гэсэн манай их төр баг. Манай чимэд багш нөгөө манай ингээ за баярлалаа хатаас сан шеэр хийгээд өөрөө за яг ямар өвчин болсон хөхтэй тодорхой яриад өгөөч гэсэн байна. За игч мэн дахиад хамар зэлгүүрийн хорт авдар гэж одоо онцлогдсон байгаа. 2025 оны 8 сарын 8-нд руугаа үсэрхийлсэн. Одоо өнчин дэрхэл руугаа үсэрхийлсэн гэж байгаа тийм. Тэгээд хамар зэлгүүрийн хорт авдар тэгээд өнчин дэрхэл руугаа үсэрхийлсэн байгаа. Тэгээд 2025 оны 8 сарын 8-нд одоо онцлогдож тэгээд тэр хүртэл 4 удаа ингээд одоо эмчилгээнд орсон. Тэгээд 9 сарын 26 хүртэл ингээд яг Баттай хариун ингээд одоо хамар зэлгүүрийн хорт авдар гэж одоо ингэж онцлогдсон байгаа юм шүү. Тэгээд өнчин дэрхэл руугаа нармаа авдар гэж. Өнчин дэрхэл руугаа ингээд үсэрхийлсэн. Тэгээд одоо гонжууд эмчлэгдэх боломжтой гэдэг хариуг манай цэвэлмаагч сонсоод тэгээд одоо мэдээж хүн эмчлэгдэх боломжтой цэглэг байх. Эмчлэгдэх боломжтой гэхээр хүн мэдээ сэтгэл нь бас нэг тайвшин шүү дээ. Хамгийн гол нь тэрий цаана санхүү мөнгө төгөр гэж маш их том асар юм байгаа учраас асар том давагдшгүй одоо хүчин зүйл мэд санагдаж байгаа боловч энэ сайхан арт түмнийхээ сэтгэлийн дэмээр одоо тэр давагдшгүй хүчин зүйлийг нь одоо даваад ингээд те 300 сая төгрөг гэдэг чинь бас их мөнгө шүү дээ харах нь тэгээд гэтээ арт түмнийхээ сайхан сэтгэлээрээ ингээд сайн ихтэл одоо манай төв болтын найзд нь ирлээ те бас ханьгаа өргөөд ингээд хамт суралцж исэн хүүхдүүд ингээд бас ханд мөнгө өгөөд явж ингөөр айгу сэтгэлээрээ ингээд амар тэр хүрээ найз нөхөдөө хамт болно баг сургуулийн дунд сургуулийн найзууд бүгдээр нь маш их баярлалаа. Та
Хамаатан садан ах トゥ намайг таньдаг бүхий л хүмүүст баярлалаа. Миний хүүгийн хүрээ амар юм блэ, мундаг юм блэ. За цээцэг идэвхтэй маш их баярлалаа. Хамбиг нэгцээ гэж байна. За баярлалаа. Тэгээ та бүхэн байна. Үзэж байгаа хүмүүс маань сайн шеэрлээд өгөөрэй. За миний их ярьж байгаас ингээд одоо мэдээж те арт түмэн бас ингээд сайхан үзэж байна те 7-8 зүйл үзэж байгаа ингээд тэгээд миний их чинь тэр сайхан бас арт түмнээсээ те мэдээж одоо бид нэр одоо 300 сая босхын тулд те одоо мэдээж ингээд аяа бас ингээд тодорхой хэмжээнд бас ингээд ганцны сая 400 бүрдүүлэхийн тулд ингээд хийж байгаа. Тэгэхээр манай цэвэрлэмээ ихч байна. Та хүн мэдж байгаа бах те Увсан аймгийн одоо улаангоо тээврийн хороонд одоо зарим хийж штэ тамир гэлэрийг асуулдаг бас ихч мөн. Тийм олон жил дэлгүүр ажиллаж байсан. Энэ миний хүү төв бат чинь бас тэнд чинь зөндөө олон жил надтай хамт худалдагч хийжсэн шүү дээ. Тэгээд би бас арчсан. Худалдагч хийжсэн. Одоо бас нэлээд ингээд бурцсан байна те. Одоо нэлээд жин хайсан байна. Тийм. Тэгээд мэдээж одоо тэгэл өвчин гэдэг чинь хэцүү шүү дээ. Та хүн мэдж байгаа те. Тэгээ хамгийн гол нь толгой руугаа нэг тархи руугаа гарсан өвчин бүр амар өвдөлт бол тэсхий аргагүй. Дунд нь би ч гэсэн баг хамт өвдөж байгаа юм шиг л хамтдаа удаан бас дээрээс тэр 90 бол 7 сараас хойшоо одоо яг 1 сарын одоо өнөөдөр чинь 25 хүртэл энэ урт хугацаанд битүүр зөвхөн хамтдаа ингээл шаналаад байсан ийм хугацаанд тусалж дэмжиж ийсэн найз нөхд хамт олон дунд сургуулийн найзуудад нь бүгдээрэнд маш их баярлалаа. Тэгээд одоо энэ Гуанжугийн нэмчилгээнд найдлагад маш их төрж байна. Тэр маш ихтгэлтэй эмчилнэ гэсэн болохоор тэр эмчилгээнд нэг мөнгө төгрөг бүрдээд ах トゥ олон Монгол төвний минь хандив тусламж нэмэр болж миний хүүд амьдрал бэлгэлнэ гэж маш их найдаж байна. Тэглгүй байх хэрэгтэй. Чи итгэлээ алдаж болохгүй. Итгэл сэтгэлээ хизээж алдаж болохгүй. Гаргалгаа байгаа. Тэгээд энэ үдчихэж байгаа хүмүүс маань ч гэсэн одоо хандваа ингээд өргөж ингэж байна. Тэ энэ хандваа өргөж байгаа 5 10 эхэлтгүй ингээд 5-1000-аар хандвуулж байгаа хүмүүст маш их баярлалаа. 1000 төгрөг хандвуулах чинь ч одоо тэгэл маш том буюу штэ. Тийм штэ. 1000 төгрөг байтугай. Хамт имлэг хийдэж байлаа. Мундаг сайхан сэтгэлтэй ихч шүү. Хүн утахгүй идэгнэ гэсэн байна. Нөгөө нь одоо бичсэн байна. Мундаг сэтгэлтэй хүү шүү. Амжилттай дүү гэсэн байна. За сайн уу. За тэгээд та бүхэндээ бас манай би сайн хэллээ. Манай Увсан аймгийн Наранбол өсөмийн харьяат манай төв бот дүү маань одоо дөнгөж 28 настай. Тэгээд 28 насны дээрээ бас ингээд одоо хамар залбирын хорт авдар одоо өнчин дэлгүүрээр өсвөлсэн гэдэг одоо энэ аюу одоо хүнд онцтойгоор тий хүнд онцтойгоор одоо ингээд 8 сарын 8-нд одоо ингээд яг онцлогдсон яг сар өдрийн үеийг чи 8 сарын 29 сарын 29 доо 26 сарын 26-нд яг онцлогдоод тэгээд 8 сарын 8-аас 9 сарын 26 хүртэл 40 удаа имчилгээнд орсон юм байна. Одоо тэгээд химийн имчилгээ тий одоо ингээд химийн имчилгээ хийгдэггүй бүр ингээд нөгөө онцлогооны авц удаашраад тэр хугацаанд бүр биеийн сулдаад тураад нэлээ муудсан байна. Тэгээд химийн имчилгээ хийхгүй нэлээ удаас зарим тэгсэн харин тэр Гуанжигийн имчилгэт маш их найдлага төрөөд одоо тэгэл имчилгээг найдвар итгэл төрнө гэдэг чинь аюу сайхан юм бохгүй. Тэгээд би хэлж байгаа тэрний дараа ингээд айгуу гоё ингээд тайвшраад за ямарс идэх юм байна миний хүү гэл ингээд ботгод цаана дахиад төдөн дүүрэг байгаа шүү гэдэг ингээд тий 300 сая төгрөг байгаа шүү гэхэр чинь бас ихчид бол маш том дарамт үүсэж байгаа. Тэгээ өнөөдөр одоо бид нар 300 сая төгрөгтэй байсан бол ингээд лайв юу сууж авахгүй байсан баг тий. Өнөөдөр бид нар боломжтой байсан бол би ч ялгаагүй бид нар боломжтой байсан бол ингээд хийж байхгүй байсан баг. Өнөөдөр монголчуудын амьдрал ямар байгаа вэ? Тэгээд та хүн байна манай төв бот дүүд бас хандвийн гараа сунгаараа гэж хичээнгүй л одоо та хүнээс өсөж байна. Тэгээд нэг шеэр хийгээд өгөхтөл одоо тий. За үнэхээр мөнгө төгрөг шилжүүлж чадахгүй байдаг. Нэг шеэр хийгээд өгөхтөл тэр чинь маш том буюу шүү. Тий, маш том тус шүү. Тэгээд тий. Тэгээд нэг шеэр чинь цаашаа иргээл 10 хүн 100 хүн үзэхгүй байна. Тэгэхээр тэр тус та хүн одоо нэг шеэрч нь одоо багтахгүй учраас та хүн бай. Шеэрээ сайхан хийгээд өгөөрөө. Тэгээд манай төв бот одоо дүүг одоо имжлэгдэх зардлыг нь одоо та хүн бас бүрдүүлж одоо 5 руу гэлтгүү ингээд явуулж байгаад маш их одоо баярлалаа гэж одоо ихчийнхаа Сэвэлмаа ихчийнхаа өмнөөс заамн төв бот дүүгийнхаа өмнөөс заамн одоо дүүнэр ах тий одоо хамаатан садны бүх одоо хүмүүсийн өмнөөс та хүндийгээ баярлалаа гэж хэлээ байна. Шеэр хийгээд өгөөрэй манайхаа гэсэн одоо биелгүй багт шеэр хийгээд өгөөрэй. Тий тэгээд манай төв бот чинь айлын хит түүх чинь та хэдэн хүүхдтэй нэг ч
Би 3 залуу нэг охинтой. 3 залуу нэг охинтой. Нэг 2 дахь хүү байхгүй юу? Айлын дунд залуу Тий, гэж. дунд залуу 3 залуу. Тулгын 3 чулуу шиг 3 залуутай. Би чандмын эрдэн шиг 3 залуутай. За их сэтгэлээ бас тайван байх хэрэгтэй. Та хүчтэй байж танай хөвчин бол хүчтэй байж хэрэгтэй. Хичээг бол ойлгож бас ингээд айгүй сэтгэлийн бас ингээд хэцүү тий. Их хүн гэдэг чинь тэгэл одоо хүүхдээ халуурхад л зүгээр ингээд нэг гар нь ингээд зүсгдэхтэл яаж шаналдаг вүлээ тий. Тэгэхээр ийм одоо хэцүү одоо хамар залбирын хортовдор гэдэг чинь өөрөө айгүй одоо яг тархинд ингээд одоо нөгөө өсөлчдөг тий. Шиг ачаал өгд юм байна. Тий, хүний тархи гэдэг чинь өдрөдөх одоо нөгөө бүх биеийг одоо өдрөдөж авчиад ирэхтэй шүү дээ бидний тархи гэдэг чинь. Тэгэхээр маш их зөөр мэдэрдэг. Тий, тэгэхээр хамар залбирын хортовдор өнчин тархилгаа өсөрлсөн гэдэг чинь өөрөө амар ноцтой одоо хүнд одоо хэлбэрийн одоо өвчин болчихж байгаа юм л да. Тэгэхээр энийг юу яаж байгаа шүү. Гонжууд гэдгийг Гонжо хотод одоо имжлэгдэх боломжтой гэдгээд хариуг манай цэвэл маягч төв Батны үер маань ингээд бас сонсоод тэгээ одоо 300 сая төгрөгийг одоо бүрдүүлэх гээд одоо ингээд явж байгаа 14 өдрийн хугацаанд одоо 300 сая төгрөг бүрдүүлэх гэдэг чанга гэхдээ цаана тусалж байгаа дэмжиж байгаа эдгэнэ гэдээ одоо сэтгэлээрээ хамт байгаа одоо хүмүүс маань маш олон байгаа учраас манай цэвэлмээгч сэтгэлээ бас тайван байх хэрэгтэй манай төв Бат дүүчс нь одоо эдгэнэ гэсэн сэтгэл зүрхээрээ бас ингээд эдгээд за тэгээд утахгүй эдгээд бас ингээд бас натаа ингээд уулзаа тий лайв маань оролцоо. За ахаа дүүн идгсэн шүү одоо ингээд одоо энэ одоо сайхан туссан хүмүүсийнхаа ач хүнийг хариулнаа. Гоё ажил хөдөлмөр илүү тий ажил хөдөлмөрөө илүү сайн хийж за одоо тэгээд одоо тий эдгээд ирнэ гэдэг одоо нэг юутай байгаа. За хандив өгнө гэсэн мэнэ. За баярлалаа гэдэг хандивт нэгдэж байгаа хүмүүсээ маш их баярлалаа. Энэ 640 50 хүн одоо ингээд за тэр хүмүүсээ худлаа дансмаасаа тавиад байгаа хүмүүсээ болооч даа нар одоо нэг би хэлээд байгаа хүний зовлонгоор жаргал хийдэг энэ нөхдүүд бол би бол үнэхээр дургу тийм учраас за яг хөө тэрийг бол арт юм ялаа салгачнаа гэсэн. За яг даасан болохоор манай 58 тэгтийг 80 16 29 гэдэг одоо iPhone 13500 манай CC цэвэлмаа гэдэг манай төв Батын ээжийнх нь одоо дансаа байгаа шүү та хүн. За хүүд нэрүүл хийх хүссэн гэсэн байна. За ингээд нэрүүл хийх хүсэж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Та хүмүүс цаашаа сайхан шеэрлээд өгөөрэй. За групп руу сайхан шеэрлээд өгөөрэй. Бидний бас дэмд бас юу байдаг гэж бэлэн мөнгө өгч чаддгүй маа гэхэд мөнгө шилжүүлж чаддгүй маа гэхэд нэг шеэр хийхэл тэгэхээр одоо тий тэгэлгүй яах вэ? Цаана одоо миний лайв үзэхгүй маш олон хүн байгаа шүү дээ. Тэгэл одоо жишээ энд одоо нараас хараас сууж байгаа одоо энийг одоо ингээд шеэрлж туслах сэтгэл аягүй их байсан боловч би ойлгож тэрэг чинь одоо хүн болгон дансандаа мөнгөтэй бас ингээд биш нэ. Яг ээжийн данс руу юу тэгэлгүй байх та манай ихчийн данс болохоор би сая хэлсэн байгаа 58 тэгтийг 80 16 29 тэ 80 58 тэгтийг 80 16 29 та хүн энэ одоо юуг дансыг цээжлээд авчаараа тэгээд iPhone 13500 гэж байгаа шүү. За үзэж байгаа 700 хүндээ дахин жинс сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Тий. Одоо ерөнхийдөө их чи та хоёр мөнгө бүрдэн гутал одоо тийм бол одоо урд явчих гээд тий. Тий 90 бол хугацаа алдахыг хүсэхгүй байна. Мөнгө бүрдэн гэхээс илүү баг болдсон бол нэг хагас ихний зардлаа бэлдээл бол баг явж очихгүй бол хугацаа маш их алдагдсан. Угаасаад маш их хугацаа алдсан. Одоо ийм боломжтой гэж яхад бид хоёр хугацаа алдахгүйгээр л явж очихыг хичээж. Тэгээ төв Бат хүмүүс маань бас ингээд босч чадахгүй тий. Сайн ярьж чадахгүй ингээд ийм байгаа учраас та хүмүүс ойлгож байгаа тий. Тийм учраас манай ихч одоо цэвэлмаа ээж нь цэвэлмаа ихч маань ингээд та яриа явчихж байгаа шүү. Та хүмүүсаа тий. За цэвэлмаа гэдэг дансанд хийрээ хүмүүсээ гэсэн байна. Тэглүү явах тий. Тэглүү явах туслаа сайхан нээж хүү байна гэсэн байна. За тэгээ төр байгаа хэдэн гişүүд ядаж хийх хүний амь орчих юм байвал за яг хөө тэгээд одоо бид нэр одоо энэ одоо бор зүрхээрээ л одоо бид нар амьдарч байгаа тий бид бүхэн одоо лайв үзэж байгаа бүгд бид нар яг бидний амьдрал бид бүгд адилхан байхгүй юу тийм учраас энэ одоо бидний амьдралыг бидний одоо зовлон зүдүүрийг одоо эгэлж ирийн арт түмэн л ойлгож байна. Тиймээс биш яг одоо дээр байгаа том төрийн жишүүд ч юм уу гişүүд ч юм уу одоо энэ нөхдүүд бол бид нар ойлгохгүй шүү дээ. Бид нар өөрсдөө л бодно. Тэд нар ингэж одоо өвдөх юм бол хизээч ингэж арт түмнээсээ тусаж одоо хандив одоо зээл одоо хандивсан ч гоохгүй гэсэн. Тэд нар уусаал ямар хүмүүс юулээ те. Тэгэхээр бид нар бол эгэлж ирийн арт түмэн биднэрт маа гэдэг өгөх одоо маргааш нь явчих одоо 300 сая яг одоо байхгүй учраас ингээл бид нар
ард түмнээсээ тусламж хүсэж ард түмнээсээ ингэж одоо сэтгэлийн нүгэлгийг ингэж одоо гордож байгаа шүү. Та бүхэн угаасаа ойлгож байгаа бах тий. За тэгээд манай сэтгэлийн гараа сунгаач монголчууд юм гэсэн одоо яг одоо үний доор 58 тэгтийг 80 16 29 гэсэн одоо манай iPhone болохоор 13500 манай CC цэвэлмаа гэдэг чинь өөрийнх нь данс байгаа шүү. Тэгээд та бүхэн байна. Би нэг зүйлийг хэлээд таа хэлчихэ те. Хүний одоо зовлонгоор жаргал гэдэг энэ одоо нөхдүүд одоо болох хэрэгтэй. Тэгээд та нарт одоо үнэхээр одоо ойлгодгүй маа нэрээ одоо юу ч ихтэй олон юм хэлээ яах вэ те. 58 тэгтийг 80 16 29 цэвэлмаа гэсэн нэг чинь дасруу хийгрээ. За миний их ч асуугаагүй өөр их юм байвал ярих ч хамаа чөлөөтэй бас энэ бие барах юм байхгүй. Мэдээж одоо өнөөдөр ингээд хүн юм болчлоо. Улаан хамраа улаан одоо амар залуурын залбир хамар. За залбирын хамар хоолой хамар нарманы гэдэг ахгүй яа. Хамар нарманы хавдар гээд одоо энэ аюу хүнд онцтой. Тэгэл та нар бодоод үзтээ. Тэгэл бас бодчихлоо бах тий. Яг толгоондоо эмчин тэрхлээ одоо тэр ингээд өсрэлцэн хэрч одоо бас айгүй ингээд одоо аимшигтай тий. Тэрийг одоо гэтээ би одоо тэрийг биеэр мэдрээд ингээд зовж хөвж байгаа хүүхд яаж зовж байгааг нь ойлгомжтой. Бид тэр хараад зовж шаналдаг шүү. Одоо сонсоод бид нар одоо ингээд ямар вэ гэдгийг мэдж байгаа юм. Тэр хүн тусцсан байгаа хүн. Тэрийг туулж байгаа хүн бол бүр яаж зовж байгаа нь үнэхээр амар. За миний шиг ус болно битэн сайхан цаг одоо тий одоо хэдий цаг хугацаас овч байгаа ч гэсэн ард түмэн байна уу гэж сэтгэлээрээ туслаад хамар залуурын хортовдор туссан одоо энэ дүү мэн одоо босгоод ирэх хүч чадал тэнхээ сэтгэл итгэл одоо бүх нь Монголын ард түмэнд байгаа гэдэгт би одоо итгэж байна. Үзэж байгаа 7800 хүн байна. 700 гаруй хүн байна тий одоо 5 10 гэлтгүү ингээд сэтгэлээрээ бас ингээд сэтгэлээрээ бас ингээд таа хүн бидэнд туслаач хамгийн гол нь бидэнд тэгэл байх уу тусвал тусвал уцны дугаар нь болохоор би таа бүгд хэлчихэ энэ дугаар мөн тэ ихчээ 95 22 75 75 за 95 22 75 75 манай цэвэлмаа ихчин дугаар байгаа тэгээд лайвын дараа ингээд манай ихчтэй бас ирээд тэ туслах юм байх нь манай ихчд ингээд туслаарай гэж та бүхэндээ хэлээ 95 22 75 75 тэгээд чи 95 22 75 75 манай цэвэлмаа ихчин данс юу утасны дугаар байгаа шүү. Тэгээд дансан болохоор 58 тэгтийг 80 16 29 би ч ороод дансыг цээжилчлээ. Тэгээд iPhone болохоор 13500 гэж байгаа. Энэ данс руу та бүхэн 5 10 мөнгөлтгөө бас ингээд одоо энэ миний одоо найзууд миний эргэн тойрны найзууд дүүнэр их үзэж ийн л да. Тэгээ та хүн байна. Манай миний лайв үзэж байгаа та хүн байна. Манай төв бот дүүд бол манай ээж цэвэлмаа эртэн бас ингээд сэтгэлийн гараа сунгаад одоо гонжуруу одоо тий итгэл төгс одоо 100 одоо очоод эдгээд ирэх одоо тэр сэтгэл хүчийг нь одоо багч гисэн одоо хайрлаач гэж одоо та бүхэндээ хүсмээр байна. Тэгээ доорн дансан байгаа шүү. Энэ дансаа данс асуугаад байгаа хүмүүс хэлэхэд дахиад энэ доорн данс байгаа шүү. 58 тэгтийг 80 16 29 манай цэвэлмаа гэдэг чинь цэцэг цэвэлмаа гэж гарч ирнэ. iPhone болохоор 13500 гэж байгаа шүү. За гадаадаас үзэж байгаа хүмүүс байна. Та хүнчсэн бас ингээд сайн хандивт нэгдээд өгөрөө. Тэгээд хавар залуурын хортовдор гэдэг зүйлийг та хүн бас мэдж байгаа тий бас ингээд одоо тархинд нүчин одоо тархилын өсрэлцэн гэдэг чинь айгүй хэцүү ингээд хүн тархиараа бүхнийг удирддаг тархиараа бүхнийг авч явдаг бол ингээд тэр тархинд нь ингээд асуудал үүсчихээрээ бид нар яаж бидний толгой өвтгөд яадаг гэдэг тий та хүн сайн мэдж байгаа бах өнөөдөр толгой өвдөд замаагүй одоо ингээд бид алкогол хэрэглэж маргааш ингээд босгоод толгой яаж ингэж гаван гэж өвддөг лээ тэрнээс хэдэн зуун дахин хэдэн мянган дахин илүү өвдөлтийг юу хүн мэдэрч юм гэхээр чинь бас үнэхээр одоо надад бас төсөөлөгчл байна л да. Ямар хэцүү байгааг нь. За тэгээд асууж барайгүй зүйл байх юм бол их ч бас сайхан миний их сайхан бие бар. Одоо манай их шилжсэн л да лайв гэх юм. Нэг чинь одоо яана одоо бас сандраад инээ дээрээ гэжсэн. Одоо манай их сандрал байхгүй болцоо. Нэг нь л одоо би гэлжсэн ерөөсөн сандарч чигвдээ те их ч эн чинь одоо ингээд хүүхж байгаа төлөө те миний их ч уусаа ингээд явж байгаа юм чинь явснараа ингээд одоо хүүхд ирүүл сарвал болгоод ингээд сайхан одоо те ирүүл болгоод авахт л миний чинь том зориг шүү. Тий, маш том зориг тэгсэн байгаа. Гол зориг нь л тийм. Хүүгээ, 3 хүүгээ, нэг охиноо би илгүүтэн ирүүл ингээд бүгдээрээ хамтдаа асж байгаа л та бэр хүүхд ачтайгаа зөмөрөө ирүүл нэг сайхан байхыг л хүсэж байна. Би нэг ч гэсэн хүүгээ алдахыг хүсэхгүй байгаа болохоор л би ингэж нүүр тулж монголчуудаасаа танил
хамаатан садан нутгийн бүхий л хүмүүсээс ингэж тус гуйж энэ тогтгой дүүгийн лайвд гуйж лайв хийлээ гэж би байгаамаа. Арчиг нь яг нутгаас Наран булгийнх үү? Миний унган нутаг Наран булаг. Наран булаг сайхан нутаг шүү бас. Тэгээ энд яг Улаанбаатарт яг хэдэн онд ингэж орж ирээд одоо яг сурч чинь. Коронагийн үеэр л баг орж ирсэн мө. Тэгэл хэдүүлээ сайхан амтэрч тэгэл сайхан ажиллаад хөдөлмөртэй хамт олонтой явж ирлээ. Ийм байдал. Түмэн хаана ажиллаж ирсэн бэлээ? Худалдаа хөгжлийн баг. Худалдаа хөгжлийн баг. Гадаад өгүүлгээ хариуцсан мэргэжилтэн. Бас том ажилтай байна шүү. Худалдаа хөгжлийн банкт одоо хамт олон бүр багаараа бүр одоо нэрээ бас нэг юм баярлж талархаж явдаг хэлж. Нэр хэрэгч. Өнөөдөр хүртэл миний хүүхдийг зовж шаналж өвдөж ихснээс хойш яг өнөөдрийг хүртэл биднээсээ бид хоёртой миний гэр бүлтэй хамт байсан дандаа дэмжиж туслаж байсан найз нөхөд бүхий л хүмүүст маш их талархаж байгаа шүү. Дандаа хамт байсан маш их баярлж байгаа шүү. Цааш дандаа хамт биш шүү гэж. Тэгнэ. Тий. Одоо ч хамт байгаа. Цаашдаа хамт байна. Тэгээд угсаа ингээл хүн бүрт яг тулж би чамд баярлаад байгаа шүү. Талархдаг шүү гэдгийг хэлж болох нөхцөл хэлж байгаагүй тийм болохоор нөхцөл байдлыг ашиглаж хамгийн гол нөгөө хүүхдүүдтэй хүмүүстэй хамаатан саднуудтай бүгдэнд нь баярлаж талархаж хамт байж байгаад маш их талархаж байгаа гэдгийг хэлэх гэж байгаа юм аа. Тэгэлгүй байх хэрэгтэй. Тэгээ бас мэдээж өнөөдөр хүртэл хэмжээ явж байгаа. Цаашдаа ч хамт бүр тийм өчнөө хүмүүс ямар сайхан яасны сайхан сэтгэлтэй юм бүр банк бид хоёрыг дэмжээлсэн хэрнээ бид одоо эмчилгээнд явах хугацаанд л нэрээ мөнгө төгрөгийн нөгөө төлбөр зардлын асуудал гадаадад гэхээр чинь тэгэл маш өндөр. Монголд бол эмчлэх боломжгүй чадах. Цэгийн ихч байна штэ. Хандивт нэгнэ нотгон гэрэл дивсэн гэдэг хүн. За баярлалаа. Би таньна. Би дэлгүүртэй байхад бас надаар манад ирж өчнөө үйлчлүүлж ирсэн. Орлого оруулдаг. Намайг бас дэмждэг хүмүүс бүх байгаа шүү. Тэгээд намайг дэмжсэн хүмүүс. Одоо ингээд миний лайв үзэж байгаа хүмүүст дахиад хэл орж дөнгөж нэр орж байгаа хүмүүс одоо яг ямар үстэй лайв болооч бодож иж магадгүй. За манай Увсын аймгийн Наран булгийн харьяат манай төв бот төв маань хамар одоо залгуурын хамар залгуур гэсэн дээ. Тэгээ хамар залгуурын одоо хорт овдор одоо авсан. Тэгээд тийм аюулт өвчин одоо ингээд дүүл маань ингээд зовоож тий одоо тэр нь болохоор ингээд өнчин төрөлтөө ингээд өсрүүлээд ингээд одоо айгүй хэцүү байдалтай байгаамаа. Тийм учраас сайхан сэтгэлтэй Монголын ард түмэн таа хүмүүс энэ 28 настай энэ сайхан залуу маань босоод тэр сэтгэлийг хүч тэнхэл одоо хайрлаач гэж одоо энэ лайв дээр таа хүмүүсийг хүсэж байгаа, гуйж байгаа. Тэгээ ээж юм цэвэлмаа ихч байна одоо дансаа ингээд энэ дээр тавьсан байгаа. 58 тигтиг 80 16 29 гэдэг одоо манай цэцэг цэвэлмаа гэдэг чинь байна дансаа ошоо. Айбан болохоор 13500 гэдэг одоо айбантаа тэгээд зөвхөн манай ихчийн данс руу таа сэтгэлийн ханд өргөөрөө тэр янз бүрийн одоо тийм одоо муухай данс мас орчих юм бол нөвшөө тийм байхгүй шүү гэдгийг одоо таа хүндээс хэлмээр байгаа. Тэгээд 2025 оны 8 сарын 8-нд одоо өвдөж ирсэн юм байна тий. Ер нь бол нөгөө хавтар судлалын имлэг дээр эхний онцлогоо шинжилгээнд орж ирсэн амьд сорцын шинжилгээ. Урд нь толгойн гэж өвддөг байсан. Өвдөд гээ нөгөө чих хамар хоолойны имжиж имлэгээр явж тэнд имчилгээ хийжсэн. Хийгээл тэгэл дамжаал болохгүй юм байна гээл ингээл дамжаал хавтар судлалын имлэгээр ирээд тэр хугацаанд 4 удаа тэр хаалгаа хийхдээ хаалгаач биш л тэр нөгөө онцлогооны амьд сорцоогоо шинжилээд байгаа гэсэн 4 удаа тийм шинжилгээнд ороод сүүлийн онш баталгаатай онш нь 9 сарын 26-нд тодраад тэгээд эмч нарын зөвлөгөөнөр туяа эмчилгээг 1 сар хүлээх хэрэгтэй болсон. Тэгээд 1 сар хүлээгээд дахиад туяа эмчилгээ хиймээр хийсэн дээргээд ингээд жаахан цаалаад биднээс жаахан би маш дордоод ядраад тураад миний хүү маш их зовж шаналж амьдрахын тулд маш их тэмцэж байгаа. Өнөөдрийг хүртэл тэмцсээр л байгаа. Хөөд минь туслаарай. Миний таньдаг
намайг таньдаг бүхий л хүмүүс надад туслана гэдэгт маш их найдаж байна. Тэгээд гэдэг чинь бас энд үзэж байгаа лайв үзэж байгаа хүн болгон тэ бас ингээд сайхан сэтгэлээс ингээд өртлөөд 5 10 гэлтгүй ингээд манай цэвэрлэмээ хичээл дансруу 58 тэгтийг 80 16 29 гэдэг одоо энэ iPhone 13500 энэ дансруу та хүмүүс 5000 100000 гэлтгүй те 1000 төгрөгөөс чинь яг сэтгэлийн юм бохоггүй юу. Тэгээд та хүмүүс дайралч манай төв Батүг маань энэ сайхан 28 настай энэ сайхан залуу маань тэ одоо идэх тэр хүчийг та бүхэн бас ингээд бага тугаачсан ингээд сэтгэлээрээ хайрлаач гэж одоо буян буцаж ирэхдээ бороо шиг асууж тан дээр очноо гэж үг байгаа тий. Та энэ залууд ингээд тусланараа энэ залууд амьдрал одоо хайрлах ирч хүч өснөөрөө танджсэн бас ингээд цаашдаа буян болно цаашдаа тий илүү одоо буян болж одоо явах юмаа гэж би одоо бас ингэж бодож байна. Тийм учраас энэнийг лайв бас ингээд би ирсэн тэгээд Улсын аймгийн Наран Булгасан яриад Төв Батүд маань туслаарай гэж одоо хурдны төрөх болтугай хандивт нэгнэ гэсэн байна. За баярлалаа гэдэг магчтай маш их баярлалаа. Манай Улсын аймгийн ихч байна. Тэгээд дансан хин хийцэн байгаа шүү манайхаа. Би энэ дэр нөгөө дээдлэл нь монголчуудад сэтгэлийн ханд өргөөч гэдэг нэг пост текст оруулангуудад доотлолт нь 58 тэгтийг 80 16 29 iPhone 13000 тэгээд 500 гэж байгаа. CC цэвэрлэмээ гэсэн дансанд та бүхэн 1000 2000 гэлтгүү те 5 10000 гэлтгүү бас ингээд манай ихчийн одоо энэ сайхан одоо үрдтэй мэдээж өртөө хүн болгон жаргалтай тэгээд одоо их хүн одоо өрөө өвтхийг одоо харах тий одоо бидний ээж одоо тий бидний ээж бидний одоо толгой ингээл халуургуутал яаж ингээс ар өрөөнд гүйж санаа зовж яана ийнэ гэж одоо уйлан хайлна бүр шүнд ингээл илгэндээ тэрэл ингээл ингэртээ тэрэл ингээл унтдаг юмс өглөө бацхад л ингээл халуун ингээл байхгүй болцсон тий тэгтэл ээж нь тэр халуун авцсан байдаг ч юм уу ер нь би тэгж боддог байхгүй тэгэхээр өртөө хүн жаргалтай гэж одоо тэгээд тийм учраас одоо манай энэ Төв Батүгийн одоо энэ хамар зэлгүүрийн хорт авдар гэж одоо энэ аюултай навчныг бас ингээд даван дуулахад нь таа хүн 300 сая төгрөг гэж байгаа. Гонжууд одоо имжлэгдэх боломжтой үед хариуг одоо сонссон байгаа. Тэгээд 300 сая төгрөг гэдэг бол маш их мөнгө одоо мөнгөө тий маш их мөнгө тэгээд за манай дэлгэр мөрнөх нөгөө Наран Улсын застар байсан дэлгэр мөрнөх орж ирсэн бай. Нүтгийн ахын дүүс мэ хандууд нэгтгий уриалж байна гэсэн байна. Баярлалаа манай дэг ах тий тийм юм нөгөө Наран Улсын застар байсан ах тий тэгээд дэлгэр мөрн ахта маш их баярлалаа. Тэгээд одоо манай мэдээж одоо төр нэг минь одоо төр даачлагдаг том хүн тий гэж одоо тэгээд нутгийнхнаа уриалж байгаад маш их баярлалаа. Тэгээд нутгаа гэсэн арт түмнэ гэсэн сэтгэл одоо манай дэлгэр мөрн ахтаас байна шүү. Угаасаа л байдаг угаасаа. Тий өдөрлөгч хүн доктор баярлалаа. Тэгээд залуу шүү гэсэн байна. Баярлалаа. Өөр хүний данс бас давхар яваад байна. За уучлаарай манайхаа. Өөр хүний данс мансрууд юм байхгүй. Тэгээд битээ тэгж хүний зовлонгоор жаргал хийж одоо ийм одоо өчүүхэн нэг юм муухай цаан гаргалдаа манайхаа тий. За яагаад цолгод бэ болоочтой. За хүүгээ сайн эдгээгээд ирээрэй гэсэн маань хурдан ирэх болтугай гэсэн маань мондөг байна гэсэн маань. За тэгээд энэ төрөө дутхгүй бас лайв өндөрлөл нь одоо нэг 2 3 хүн тийм бас нэг яриа өрнөлөө та бүхэндээ одоо ингээд лайв өндөрлөё. Тий. Маш их баярлалаа. Тусал дэмжиж байгаа бүхий л хүмүүстээ бүгдэнд нь маш их баярлалаа. Тэгээд заавал идгээж авнаа. Тэндээ яваад идгээд эргэж ирнэ. Одоо 14 хоногийн хугацаанд гэж байгаа. 14 хоног гэдэг нь маш богино хугацаа. Тэ 300 сая. Тэ 14 хоногийн хугацаа 300 сая төгрөгийн хугацаа хооронд бас асар их том ингээ бас юм шүү дээ. Тийм учраас 14-ний хугацаанд манай ихч одоо энэ сайхан хүүхдээ хаан үрээ ингээд одоо идгээж авахын тулд бас ингээд хамаг одоо чатгаараа ингээд одоо ингээд яг нь одоо дамжиггүй тийм учраас та хүмүүс энэ лайв үзэж байгаа хүмүүс байна. За шеэрлсэн байна. За баярлалаа шеэр хийж байгаа. За мөгч орол бол бэцэг мөгч орол сайхан шеэрлсэн байна. Баярлалаа. Тэгээд буян буцаад ирэхдээ данд бороо мэд асгарах болтугай гэж одоо ерөөлийг одоо өргөмөр байна. Хурдан эдгэрээр гэсэн нэг дээрээ найзуудаа найзынхаа хүүд ирүүлэхийг хүсье гэсэн байна. Нацаг дурж буян гişиг тань маш их баярлалаа. Хүчтэй байгаараа гэсэн байна. Хүчтэй байлгүй яах вэ? Тийм байна. Нацаг дурж буян гişиг гинэ. Тэгэл байх вэ? Хуруу гэж манай ангийнхан дууддагээс байх шүү дээ. За ихч маань угаасаа сэтгэл угаасаа маш өөдрөг байна угаасаа одоо тэгээд мэдээж сэтгэлийн хаттай байж ээж хүүхдэн бас сэтгэлийн дагаад одоо хаттай байх хэрэгтэй. Гэхдээ
сэтгэлээ унаж болохгүй шүү. Их ч минь хүчтэй байгаараа гэсэн байна. За баярлалаа. Ихчд маань бас өрөөлөө айлтгаж байгаа. Хичээж байгаа. Маш их хичээж байгаа. Хичээгэл. Тэгэд одоо миний асуугаагүй ихчээ өөр асуух одоо ярих ч юм уу те хэлэх тамд юу байна гэж болсон хэлээ сайхан энэ дөрөд одоо ингээд лайвс өндөрлөө те одоо өндөрлөе гэж бодож байна. Тэгээ тав хүмүүс маш талархаж баярлаж байгаа тусалж байгаа дэмжиж байгаа хүмүүстээ л маш их баярлалаа гэж хэлье да. Тэгээд бид хоёрыг дэмжиж биднээсийн амьдрал хөөдмийн амьдрал биелүүлж биднээс аз жаргал бэлгэлээрэ гэж бүгдээс нь хүсэж байна. Нэгдлээ хурдны дээрээ гэсэн байна. Тэгээ би манай төв бат юм байна бас утахгүй идгээд ингээд би бас лайвтаа бас ингээд дүүтийг бас уулзаж бодож байна. Тэгээд дүү бас ингээд те энэ туссан хүмүүстээ бас баярлалаа гэдэг сэтгэлийн бас тэр сайхан үгээ бас өөрөө бас хэлнэ гэдэгт би бол 100% итгэлтэй байна. Хандивт нэгдэж байна манайхан. За баярлалаа лавгада маш их баярлалаа да. Болцоогоороо нэгдэрээ гэсэн маань баярлалаа өгш. За хурдан нэгдгээрээ өгсөн. За энэ болохоор аюу гоё сайхан сэтгэлийн өгөхтэй хурдан нэгдгээрээ дэмжиж байна. Сэтгэлийн хаттай байгаараа гоё тэгээд ингээд маш олон гоё сэтгэлийн нэг үе ингээд хайрлж байгаа. Манай цэвэрмээ ихчд бас ингээд гоё урам хайрлж байгаа. Төв ботдууд маань одоо ингээд маш их баярлалаа. Урам хайрлж байгаа. Монголын ард түмэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд үнэхээр одоо сайхан байна. Тэгээд яагаад сайхан байна гэхээр та бүхний бас гоё комментиг үзээ те. Та бүхний маань идэгнээ болно битнэ гэсэн одоо энэ бүхнийг одоо сонсоод би аюу сэтгэл болсон. Олон хүний өрөөлөөр бит хоёр идгээд ирнэ. Заавал энэ их олон хүмүүс дэмжиж байгаа, урам өгч байгаа хүмүүс, анд өгж байгаа хүмүүс тэгэл байх ба. Тэр чинь өрөөл гэсэн үг. Тийм болохоор бит хоёр олон хүмүүсийн өрөөлөөр бит хоёр маш сайхан идгэж ирнэ. Тэгээд үзэж байгаа 500 хүн байна угаасаа ингээд сайхан өрөөлөөгөө хайрлан гэдэг чинь өөрөө аюу гоё юм аа. За баярлалаа. Тэгээд би дахиад за ингээд одоо яг ямар ч одоо лайв хийгээд байгаа дахиад орсон хүмүүстэй тайлбарлаа. Тэгээд бүгдээрээ лайв өндөрлцгөө. За манай Увс аймгийн Наранбул сүмийн харьяат манай төв бот дүү маань хамар зэлгүүрийн хортовдор гэдэг одоо онцтой одоо 8 сарын 2025 оны 8 сарын 8-аас өнөөдрийн хүртэл ингээд явж байгаа. За 9 сарын 26-нд яг одоо хамар зэлгүүрийн хортовдор гэдэг одоо онш нь батлагдаж түрүүс хойш 4 одоо имчилгээнд орсон байна 8 сарын 8-аас 9 сарын 26 хүртэл. Имчилгээ биш зөвхөн онцлогооны амьд сурцын шийдвэрийг аваад хагалгаанд ороод тэгээд түрүүс хойш та хоёр их ч одоо хаашаа яваа ирнэ. Бас Бээжин яваадсан гэдэг. Тийм бид хоёр Бээжин яваад Бээжин хотод нөгөө Тянтян гэсэн нэг Бээжингийн нэг имлэгтэй очиж имраа шишээ хийлгээд тэгэл тэр бадрын хийсэн очиж тэр имрааныхаа материалыг танилцуулаад тэгээд Монголдо очиж Монгол энэ ажил Монгол хийх хэмжлэгийг тэгээд имлэх Бээжингийн имлэгтэй маш их мөнгөөр хийлгээд яах юм бэ гэсэн тийм юутай ирсэн. Тэг хийж имчилгээ хийхгүй гэсэн л манай Монголд ч хийгдэхгүй байгаа болохоор бид дахиад судалсан болохоор тэгээд энэ Гуанжугийн имлэгийг сонгож маш их ихтгэл төлөвлөж тэр Гуанжугийн хавдрын хэмжтэй онлайн уулзалт ярилцлага хийж ихтэй сэтгэлийн дэм авсан болохоор одоо итгэлтэйгээр тийшээ явж имжлүүлэх зорилготой болчоод ингээд хандив тусламж дэмжлэг хүсээд энэ тогтоод үеийн лайвнд хамтдаа оролцож байгаамаа. За. Тэгээд нэгмэр оюун чимгэд хүн охиныхоо ангийн хүүгийн имчилгээнд зориулсан хандивын аянд нэгдлээ. Түргэн гэдгээд ирээрээ гэсэн байна шүү. Бас манай төв ботын одоо хамт охин хамт сурчсан байна л да. 10 жил ч юм уу тий. Нэгмэр оюун чимэг гэдэг ч байна. Тэгээ баярлалаа их ч тэгээд тань маш их баярлалаа. Тэгээд охин хамт сурч ирсэн юм байна 10 жилд ч юм уу тий. Сурч ирсэн юм шиг байна. Хандивт нэгдлээ гэсэн байна. Далаа туслын юм түргэн гэдгээрээ гэсэн байна шүү. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд сайхан сэтгэлийн нүгэ хайрлаж байгаа. Тэгээд дахин хэлээ. Та хүн байна. Манай төв ботууг эдгэхэд одоо хувь нэмрээ оруулаач гэж маш их одоо чин сэтгэлээсээ одоо хүсэж байна. Бас шеэр хийгээд өгөөрэй. Нэг шеэрчсэн одоо тий бас үнэхээр том буй шүү. Та мөнгө төгрөг шилжүүлэхгүй байж болно. Хамаагүй шеэр хийгээд өгнө гэдэг чинь өөрөө айгүй том сэтгэлийн одоо өглөг учраас та хүмүүс боломжоор бас ингэ нэгдээд манай төв ботууг одоо хамар залуурын хортовдор гэдэг одоо сайн тайлж байгаа тий дөнгөж орж байгаа юмс би тайлээд байгаа шүү. Хамар залуурын хортовдор маань өнчин дэрхэндээ өсгөлсэн гэдэг юм маш том хүнд онцтойгоор ингээд манай дүү одоо ингээд
хүчиндээ одоо ингэ шаналаад те одоо ямарсан утахгүй бас ингээд гонжуу яваад имжлэгдээд одоо эдгээд эх орныхоо төлөө худалдаа хөгжлийн банкнд худлаа хөгжлийн банк гэсэн те одоо ажилтдаг байсан одоо маш одоо том тэр мундаг хамт олондоо одоо тэгээд одоо эдгээд дахиад худалдаа хөгжлийн банкнд ажилдаа ороод илүү өсч хөгж дэвжээд илүү бас ингээд сайхан ирээдүй манай дүүд байгаа гэдэгт би одоо итгэж байна. Тэгээд лайв үзсэн хүмүүстээ маш их баярлалаа. Одоо 58 TikTok 80 16 29 iPhone 13500 тэгээд энэ манай CC Цэвэлмаа гэдэг игчийн маань манай Төв Батын өөрийнх нь дөрсөн ээж Цэвэлмаа игчийн маань насан 5 хүн 5 10 гэлтгүү 1000 төгрөг байсан чинь сэтгэлийн нөхөлгөш манайхаа хийгээд 300 саяыг ингээд одоо бүртгэл бүгдээр ядаж бага тугаач ингээд одоо дэм хүчээ хайрлаа гэж одоо би хэлэх гээд байгаа маа. Тэ. Хандивт нэгнэ үеийнхээ найз гэсэн байна. За энэ манай Төв Батын найзуудын аав ээж нөх орж иж шүү. Тэгээ найзууд нөх орж иж. Заас ингээд тий найзууд маш их хүрээлттэй л залуу байна л да. Тий амар ихтэй хүүхдүүд найз нөхд хүрээ сайтай. Тийм хүүхд. Би одоо өмнөөсөн баярлаад байна шүү дээ. Одоо ингээд энэ гой комент бичиж байгаа. Гой одоо хандивт нэглээ гэж байгаа юм. Өнөөс баярлалаа би одоо нэмслэгээ тодруулаад байгаа. Айгуу гоё ингээд үнэхээр одоо гоё ас жаргалтай байна. Хэдий дүү маань ингээд хүн төвчөндөө ингээд шаналж байгаа ч гэсэн би энэ лайв үзээд ингээд дүүд маань айгуу гоё сэтгэлийн нэг үгээ хайрлаад байгаа учраас ихч бид нар үнэхээр энд бол үнэхээр сайхан байна. Тэгээд утахгүй тайвшраа тий утахгүй бас ингээд 300 сая төгрөг нь одоо бүрдээд Гуанжуу эцдийн Гуанжуу имчилгээнд яваад имчилгээ нь үр дүнтэй болоод тий Монголынхаа ард түмэнд баярлалаа та бүхэндээ гэдэг одоо сайхан хайрын сэтгэлийн тэр дулаан үгийг одоо манай Төв Бат миний лайваар одоо дамжуулнаа гэдэгт би одоо 100% итгэлтэй байна. Тэ одоо утахгүй тэгээд заахаа дүүн идгээд ирсэн шүү. Та хаана байна? Нэг ганц хүлээ нэг лайв хийчих гэхэд одоо тгий ахын дөгөөл угаасаа тэгээд бид нар утахгүй бас ихч бидэн рүү бас ингээд лайваараа уулзаад ярилцаа суух одоо утахгүй цаг хугацаа утахгүй гэж одоо би бодож байна. Тэ баярлалаа. Дүү сайхан нэгднэ гэсэн байна. Нэгднэ гэж байгаа юмстаа маш их баярлалаа. Тэгээд та хүмүүс шеэр хийгээд өөрөө шеэр гэдэг чинь хамгийн том бас тусуудын нэг байдаг. Намайг үцэхгүй байгаа цаана маш олон хүн байгаа. Таны нэг шеэр хийснээрээ намайг үцэхгүй байгаа хүмүүс илүү үзэжтэй. Энэ ийм болж байгаа юм байна. Төв Батуу ингэсэн байна. Төв Бат одоо ах ингэсэн байна гэдэг одоо манай дүүнер ч юм уу тий. Төв Батуу ингэсэн байна гэдэг одоо нэг зүйлийг та бүхэн мэдээд дахиад хандивын илүү аянд одоо илүү идэвхтэй оролцох үе таалган нэгтгэв юм аа. Тэгээ та бүхэн байна. Хандивт нэгдээд өгөрөө гэж одоо чичээнгүй л одоо өстө нэрэ үнэхээр одоо хүсэж шүү нэрэ. Зөндөө шеэр хийлээ гэсэн нь оюун цэвэр өгчтэй маш их баярлалаа. За энэ үзэж байгаа хүмүүстээ дахин баярлмаар байна. Одоо тэгээд миний асуухыг дахиад асуух юм ярих хэрэггүй. Бас ярен дунд энэс ингэж яриаггүй юм биш үү? Энийг яриаггүй юм биш үү гэж юм уу? Зүйл байх юм бол миний их сайхан ярьж болно тий. Одоо нэг дахиад нэг 2-3 минут лайв ч юм уу тий. Ерөнхийдөө бол тэгээ одоо Улаанбаатарт орж ирээд бас хэдэн жил болж байгаа юм байна тий. Улаанбаатарт орж ирээд коронавигийн үеэр чинь 2018 оноос тэгээ одоо энэ 26 хүртэл хатад ирж төхнөх гээл тэгээд цайз 16 одоо төхнөө. Цайз 16 баян төгтөр энэ төхнөх гээл тэгээд хэрэндээ л тэгээд тэгэж манай хичээгээр одоо би одоо цайз 16-аас та хүндээ мэдчилж байна. Баян зүрх дүүрэг цайз 16 гэдэг энэ сайхан одоо газраас та хүндээ мэдчилж байна. Тэр бат бас спортын хөвгч үүссэн гэсэн байна. Тэгэлгүй байх уу? Төрлийн тааш тийм. Одоо сакс тоглоно. Сакс волейбол тоглоно. Медаль зэтэлж чи байнгийн тэмцээн бүхэндэл явж оролцож байна. Тий, би мэднэ сакс тоглодгийг мэднэ тий. Оюун ухаан шаардсан тэмцээн урлагийн тим юм. Них нийгэмд их идэвхтэй. Идэвхтэй. Тийм цоглоо хөвгт. Энэ нийтлэг хүн эвлэх зөөлөн харилцаатай. Манай дүү идгээд найз нөхөд сайтай хөвгт. Манай дүү идгээд одоо буйны ажил ч юм уу тий маш одоо сайн үйлсэлт ч юм уу ус гар бие оролцсон тий ус нийгэм маш идэвхтэй тустай тий сайхан сэтгэлтэй туулаад өнгөрсөн болохоор тийм маш их ойлгоод болцсон байгаа шүү дээ биднээс сэтгэл гэдэг одоо сайхан л та тий айгуус гай сэтгэлтэй даруухан тийм одоо спортлог урлаг спорт одоо юу оюун ухаан шаардсан тэр бүхнээр ингээ одоо худалдаа хөгжлийн банкнд яг ямар мэргэжлтэй гэсэн мэлээ гэж байна. Халимгийн дээд сургууль, санхүүгийн засгийн дээд сургууль
санхүү эдийн засаг. Санхүү эдийн засгээс мэргэжлэр ирсэн байхгүй юу? Тэгээд энд хөдөлთა үйлдвэрийн банк дээр 5 жил бараг ажиллаж байна. За үзэж байгаа хүмүүстээ дахин баярлалаа. Одоо ингээ бүгдээрээ лайв өндөрлөө. Тэгээд төв батдууд маань та хүн туслахыг хүсвэл те 58 тэгтиг 80 16 29 iPhone 13500 CC цэвлмаа гэдэг манай ихчийн данс байгаа шүү. Өөрийнх нь ээжийн данс байгаа шүү. Тэгээд та бүхэндээ маш их баярлалаа. Буян буцаж ирэхдээ бороо мэд асарх болдгоо. Энэ удаа манай төв баттуу маань ингээд хэдийн өвчин зууландаа шаналж байгаа боловч утахгүй идгээд та бүхэндээ баярлалаа хайртай шүү гэдэг ингээд сайхан сэтгэлийн үгээ надтай миний лайваар дамжуулаа надтай хам сууж байгаа ихч бидэн гур ээжтэйгээ хамт ингээд надтай хамт ингээд гурлаа сууж байгаа хийх нь дамжиггүй би бол 100% итгэлтэй байна 100% итгэлтэй байгаа шүү тэгээд та хүмүүс сэтгэлийн одоо хандва үхий өсвөл би сайн хэлээ 58 тэгтиг 80 16 29 би одоо дансын ихчин дансыг бол сэлжлээ 80 58 тэгтиг 80 16 29 за миний дүү идэгнэ гэсэн байна идэглгүй явах дээ идэглэх дүүд ирүүлэх сайн сайхан бүлэг үсийн олон дүмний буйнд утахгүй ирүүл сарвал болно гэсэн байна маш гоё юм сайн ирүүлийн үгээ харилж байгаа 430 40 хүндээ маш их баярлалаа хурдан идгэрээ миний дүү гэсэн байна идэгнэ идэглгүй явах тэгээд та хүмүүс хамгийн гол нь энэ лайв маань битгий бас ингээд үзээд битгий зөрөөрөө тэгээд 58 тэгтиг 80 16 29 13500 гэсэн iPhone энэ данс руу ээжийнхэн цэглэмаа гэсэн данс руу 1000 төгрөгч багтахгүй 2000 төгрөгч багтахгүй 500 төгрөгч багтахгүй 5000 төгрөгч багтахгүй тийм учраас та хүн сэтгэлээрээ бас ингээд манай төв баттуугийн хандивт нэг дээрээ дахиад одоо хэлээ хамар хоолой хамар залгүүртэй шүү хорт авдар гэж одоо ингээд онцлогдсон тэгээд одоо авдар болохоор ингээд юунда тархинд өнчин тархинд одоо өсвөрлцсөн гэж байгаа юм одоо хүнд онцтойгоор ингээд манай дүү одоо ингээд байж байна. Тэгээ утахгүй бас юм имчилгээний гуанжууд, тэтгэлийн гуанжууд одоо 300 сая төгрөг гэж байгаа. 300 сая төгрөгөд би сайн хэлээд байгаа. Маш их мөнгө 300 сая төгрөг бол бидний шиг одоо амьдралтай игэл бидний шиг амьдралтай хүмүүст бол ингээд 300 саяыг одоо гаргачих одоо тийм хэмжээ байхгүй, тийм боломж байхгүй учраас энэ сайхан сэтгэлтэй арт хүмүүсээ ингээд одоо хуухаас өөр арга байсангүй тий та хүмүүс одоо нэгийг бодож хоёрыг тунгааж тий одоо манай дүүд тий сэтгэлээрээс бас сайхан туслаараа буян буцаж ирэх хандивт нэгдлээ гэсэн байна. За хандивт нэгдэж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд сэтгэлээрээс бас ингээд тусалж байгаа сайхан сэтгэлийн хариуд одоо буян одоо бороо мэд асгараад манай дүү та хүндээ хайртай шүү баярлалаа гэдэг зүйлийг өөрийн биеэрээ ээжтэйгээ надтай ингээд сууж байгаа ингээд сайхан тий уулзсан ерөөлийг талбаад энэ удаагийн лайв өндөрлөө. Маш их баярлалаа та бүхэндээ. Тэгээд баярлалаа туслаарай. Эрүүл мэнд нэгдүгürt байдаг гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд эрүүлээ бол одоо тий мянган жаргалан гэж үг байгаа. Тэгээд та бүхэн биеэ сайн бодороо эрүүл байгаараа эрүүл их аз жаргалаар бэлгэж халигж байхын үлзийтэй өрөөлгөө өөдөөдөн хүргээд бас одоо энэ хүү лайваа ингээд өндөрлөө хайртай шүү та бүхэндээ баярлалаа та бүхэндээ. За баярлалаа. За ингээд